Сайн байцгаана уу? Та бүхэндээ Дорнод аймгийн физикийн багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг танилцуулж байна. Дорнод аймаг физикийн 25 багштай судалгаан суурилсан 2 мэргэжлийн дэд бүлэг байгуулан ажиллаж байгаа ба мэргэжлийн бүлгийн чиглүүлэгчээр хим физик газар зүйн боловсрол хариуцсан ахлах арга зүйч Балжин нам ажиллаж байна. 1-р баг хичээлийн судалгаа, 1 хичээлийн хөтөлбөр, 2-р баг гүнзгийгийн үнэлгээ жишг даалгавар хариуцсан ажиллаж байна. Бидний зорилго гүйцэтгэл үр дүн суурилсан багшийн хөгжлийг дэмжиж хамтын оролцоог нэмэгдүүлнэ. Бидний асуудал багшийн хөгжил 2023 онд 88.1% байсан бол 2024 онд 87.4% болж буурсан. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 2023 онд 56.2% байсан бол 2024 онд 55.5% болж буурсан. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт буурсан гол шалтгаан нь суралцагчдын өгөгдөл мэдээлэлтэй ажиллах арга барил сул байгаатай холбоотой байсан. Үүний суурь шалтгаан нь өгөгдлийг ойлгох төвшин сул, анализ хийх арга барил эзэмшээгүй нь гол шалтгаан болж байсан. Иймд бид дараах 4 зорилтын хүрээнд үйл ажиллагааг төлөвлөн ажилласан. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт 1. Үнэлгээ судалгаан шинжилгээ хийх. 2. Хичээлийн төлөвлөлт арга зүйн санаа боловсруулах. 3. Хүүхдийн хөгжил ба сурах арга барилыг нэмэгдүүлэх. 4. Шилдэг санаа ба шилдэг арга зүй судалгаа хичээлийг зохион байгуулах. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд багшийн хөгжил дахиж гарна, хүүхдийн хөгжил, сурлагын амжилтанд дахиж гарна гэж үзсэн. Манай мэргэжлийн бүлгээр ажиллах гол арга зүй нь CPDC загвар юм. Багш нарын судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих зорилтын хүрээнд дараах 2 ажлыг хийсэн. Нэгт нь гүнзгийгийн үнэлгээг давтамжтайгаар зохион байгуулж, даалгавар шинжилгээ хийж зөвлөгөө зөвлөмж өгсөн. Хоёрт нь жишг даалгаврын сан бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр 2 ажлын үр дүнд багш нарын даалгавар шинжилгээ хийх арга зүй, сургалтын хөтөлбөр, удирдамж, сургалтын үр дүнгийн шалгуурын хүрээнд даалгавар боловсруулах, даалгаврыг таних арга барил дахиж гарсан. Хичээлийн төлөвлөлт арга зүйн санаа боловсруулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулсан. Нэгт нь аймгийн жишг сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, хоёрт нь агуулгын залгамж холбоог бүлэг бүрээр гаргах, гуравт нь жишг нэг хичээлийн хөтөлбөр боловсруулах. Эдгээр 3 үйл ажиллагааны үр дүнд багш нарын нэгж ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах чадвар болон багшлах үед дахиж гарсан. Хүүхдийн хөгжил, сурах арга барилыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд гэртээ туршийн аян, Дорнод Еврика тайлан төдөрлөг, зуршилтад олимпиад, багийн олимпиад. Эдгээр 4 ажлын хүрээнд багш нар суралцагчдын шинжилэн судлах арга барилыг дэмжих багшлах үед дахиж гарсан. Суралцагчдын хувьд байгалийн ухааны хичээлийг сонирхон гүнзгийрүүлэн судлах суралцагчдын тоо нэмэгдсэн. Багш нарын арга зүй судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих зорилтын хүрээнд 1-ээр нэмэх 1 судалгаа хичээл зохион байгуулсан. Судалгаа хичээлийн үр дүнд мэдээлэл холбоо технологийн ур чадвар, ажиглалт судалгаа хийх, багшлах үед дахиж гарсан. Үр дүн ба дүгнэлт. Боловсролын үнэлгээний төвийн 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр багшийн хөгжил 87.4%-аас 96.4%, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 55.5%-аас 58.6% болж тус өссөн үзүүлэлттэй байна. Давуу тал CPDC загварын хүрээнд бүх үйл ажиллагаа хийгдсэн үр дүнгээ өгч байсан. Цул тал нь багш нарын дүн шинжилгээ хийх, эргэцүүлэл хийх чадвар харилцан адилгүй байгаа нь үйл ажиллагааны гүйцэтгэл нөлөөж байсан. Цаашид анхаарах асуудал ба зөвлөмж. Сургуулийн түвшинд лабораторийн туршилт, ажиглалт, судалгааг нэмэгдүүлэх, дүн шинжилгээнд суурилсан судалгаа хичээлийг чанартайгаар зохион байгуулах. Багшийн түвшинд сурагчдад нээлттэй асуулт тавьж, өөрийн хариултаа нотлох боломжийг олгох. Нэг хичээл бүрт онцлог үнэлгээ хийж, даалгавар шинжилгээ хийх. Боловсролын газрын түвшинд сурагчдын шинжлэх ухааны төсөл, олимпиад уралдааныг дэмжих, лаборатори дижитал хэрэглэмийн хангалтыг сайжруулах. Анхаарал хандуулсанд баярлалаа.